Эрхэм үзэгчтэй та бүхний амар амгалан айлтган мэдчилж байна. Би бол үндэсний үзэлтэй сэтгүүлч Томч Дүлгөн. Өгүүлдэл дүн шинжилгээний нэвтрүүлгийн шин дугаар тавтаа морилно. Улс орон бүрт аюулгүй байдлаа хамгаалах арга техник гэж би зарим жанжлагч гүрнүүдийн хувьд энэ арга техник нь бусдын эх орон газар шороог эрхэндээ байлгах, боолчлох хэлбэрээр хүрээгээ тэлж бай. Тэгвэл бидний Монгол улс чухам ямар хэлбэрээр аюулгүй байдлаа хангахаар сэтгэсэн бэ? Үр дүнд нь бид аюулгүй оршин тогтнож чадаж байна уу? 2010 онд шинжилэн батлагдаж байсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар Монгол улс оршин тогтнохын тусгаар тогтнолоо хамгаалах, батлаа хамгаалах хийгээд зэрэг хүчний байгууллагын хэрэгцээгүй болсон байдгийг. Бид нэг бол улс төрийн аргаар, эс бөгөөс дипломат аргаар л газар нутаг хил хязгаарынхаа аюулгүй байдлыг хангах сонголттой болсон. Үүний үр дүнд өнөөдөр дотоод дох цагдаа зэрэг хүчний байгууллагын нэр хүнд унсаар байна. Энэ тухай сэдвээр өнөөдөр өгүүлдэл дүн шинжилгээний нэвтрүүлгээрээ ярихаар бэлтгэлээ. Нэгэн цул үндэснийг удирдан чиглүүлэх төр улсын дээд синтед харь электнийг тухлуулах нь доодост ямар халгаатай байна вэ? Орон улсад ямар аюулыг дагуулах вэ хэмээн самбаачлан бодол хийх учиртай стратегчид манай улсад алга байна. Зориудаар ийм мэргэжилтнүүдийг устгасан байхыг ч үгүйсгэх аргагүй. Шууд устгаж үгүй болгосон гэж хэлэх хэр зориг өнөөгийн сэтгүүлзүүд байхгүй болсон учраас ийхүү хоёр үзүүртэй дүгнэлтийг хэлж зогсож байна. Дүгнэлтээ дараах эрх зүйн томьёолоор баталгаажуулъя. 2010 онд шинжилэн батлагдсан байдаг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал тусгахдаа үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 1 нийтлэг үндэслэл 1-ийн 2-ийн 3 аюулгүй байдлын цогц бодлого Монгол улсын оршин тогтнохын аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, дотоод аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал харилцан уялдаатай хангагдсанаар үндэсний аюулгүй байдал баталгаажна гэжээ. Саяын цогц бодлогоос нэн тэргуунд улс орны оршин тогтнохын аюулгүй байдал хангагдсан байх, аюулгүй байдлын анхдагч хэрэгцээ байх учиртай. Оршин бол та бидний арган амьдралын салшгүй нэгэн бүрдэл. Дахин хүн заяанд онож төрхийн шалтгаанч болдгийг үгүйсэхгүй. Учир нь итүүхэн газар ихийн оршихуйн бүрэн бүтэн байдал дээд тэнгэрт ч чухагтай байх мэт. Учир нь оршин дэлхий өөрөө арга биеийн амьсгал бүртгэхийн орчилд тогтсон байгааг сууд сэтгэгчид, бясалгагчдын оюуны эрэл баталгаажуулсаар байна. Тиймээс оршин тогтнохын аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үргэлжлүүлээд юу гэж хуульчилсныг дэлгэцэнд харуулъя. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 3. Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг хангах арга зам 3-1. Оршин тогтнохын аюулгүй байдал Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах нь оршин тогтнохын аюулгүй байдлын үндэс мөн. Хэдий өнөөдөр бид харахад тусгаар тогтносон улс мэт боловч энэ тусгаар тогтнол бүтэн оршиж чадаж байна уу хэмээн ажиглаваас алдарсан байх магадтай. Гагц жинхэнэ ардынхын чин сэтгэлд эх орон, газар шороо нь амьтаа оршиж байж ч мэдх юм. Хил хязгааргүй тусгаар тогтнол гэж үгүй. Хил хязгаар бүтэн байж гэмээн тусгаар тогтнол бүрэн байх үндэс нь бүрднэ. Тиймээс тусгаар тогтнолын тулах цэг нь газар нутаг байж, түших багна нь хүн ардынхын чин хүсэл байваас оюун билгийнх нь ур ухаанаар ухамсарт үүлийнх нь үйлдэлгүйгээр сая түүнийг тунхагладаг нь засаглалын зарчим юм. Төр бол хоёр том үүрэгтэй. За 3 ч юм уу. Нэгдүгээр төр Монгол хүн гэдгээ их сайн. Монгол хүн гэдгээс их сайн мэддэг байх хэрэгтэй. Төр өөрөө их сайн мэддэг байх хэрэгтэй. Эннийхээ хажуугаар дэлхий юу болоод байгааг мэдрэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө Монгол хүний чинь авч чадахгүй. Одоо бол дэлхий юу болоод байгааг мэдэхгүйгээр Монгол хүнийг авч явах ямар ч боломж байхгүй. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын оршин тогтнохын аюулгүй байдалд эрэмблэн чагсаасан томьёолуудаас Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, хүн ам, удмын сангийн аюулгүй байдлууд алдагдаж байгаа нөхцлүүд хэдийнэ мэдрэгдээд байгаа билээ. Харин тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын аюулгүй байдал ямар зэрэгт хэмжигдэж байгааг хот хөдөөгүй бэлчих болсон Оросхоо шүтснүүдийг толгой дараалан тоолоход хангалттай нотлогдох үзье. Ингэж хэлхийн утга нягуурыг үнэндээ төр химээх дээд засаглалын дор улсыг засаглахаар бүтцчихсэн бодлого тодорхойлох танхимын сүүлийн 30 гаруй жилийн үйл ажиллагаанаас бүрнээ анзаарч баримтжуулж болно. Яг үнэн хэрэгтэй хөршлөгч гүрнүүд, 3 дахь хөрш орнуудын шууд болон шууд бус, шугам болон шугам бус хамаарлуудаас болоод Монгол улсын хурал тусгаар тогтнолоо манд чадахгүйд хүрсэн. Тэнд эрлиз тархитангууд бөөнөрөө сууж байгаа учраас жинхнээсээ үнэмлэхүй онлох байх учиртай ард түмний хүсэл эрмэлзэл хангагдахгүй байна. Монгол улсын их хурал тусгаар тогтнолыг аюултай төвшөнд хүргэх эрх зүйн баримт бичгүүдийг баталсаар байна.
Үүний хамгийн чухал хийгээд ноцтой эрх зүйн баримт нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 3. Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг хангах арга зам 3-1-1 тусгаар тогтнол бүрэн эрхт байдал 3-1-1-2 Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр дипломатын үйл ажиллагаа байна. Энэ хүрээнд олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Монгол улс бол өнөөдөр дэлхийн тавцанд бол хөгжиж яваа улсын тоонд нэрлэгдэж байна. Гэхдээ бид бол юугаараа давуу талтай вэ гэхээр тусгаар тогтнол бүрэн эрхт байдалтай гэдэг. Хэдий одоо урьд цагт Баатар Эрсийн бидэнд одоо тогтоож өгсөн хил хязгаарын шугамар бид тусгаар тогтнолоо хэмжиж харж байгаа боловч энийг сахин хамгаалах гэдэг үүрэг маань одоо Монгол улс дотор хэрхэн яаж замнаж үргэлжилж чадаж байна вэ? Эсвэл энэ алдарч чад байна уу гэдгээс хоёул яриагаа хэлье. Улсын аюулгүй байдал гэдэг бол мөнхийн сэдв. Улсаараа оршин тогтно гэдэг бол тийм амар зүйл биш. Ягаад тэгэхээр энэ дэлхий чинь өөрөө анарх систем. Анарх гэдэг маань нэгдсэн тийм засгийн газар, нэгдсэн тийм зохицуулагч байхгүй. Тийм болохоор хоорондоо байнгын одоо өрсөлдөөнд, сөргөлдөөнд оршиж байдаг. Тэгэхээр үргэлж дайс бие биенээ дайсгинж байдаг ийм орчин. Тийм учраас улсын аюулгүй байдал гэдэг бол ерөөсөө мөнхийн сэдв. Дээр үеийн уламжлалаараа болохоор зэрэг одоо зэвсэгтүүчин түүгээрээ улсынхаа хөлийг хамгаалах гэдэг бол нэгдүгээр одоо асуудал байлаа. За өнөөдөр ч энэ хэвээрээ. Өнөөдөр бидний амьдарч байгаа цаг үед дэлхийн бүхэлдээ дайны байдалтай нөгөө их гүрнүүдийн хоорондын сөргөлдөөн тэдгэрийн хоорондын дайн гэдэг юм чинь буцаад ирчлээ. Тэгэхээр уламжлалт дээр аюулгүй байдлын асуудал нэг хэсэг одоо жоохон суларч байсан бол буцаад яг тэр утгаараа жинхэнэ нөгөө утгаараа эргэж ирж байна. За аюулгүй байдал маань дээрх үедээ бол ерөөдөө хял хязгаарын өрсөл одоо хял хязгаараа булаалдах түүнийг хамгаалах гэдэг одоо цэрэг улс төрийн сэдвүүн голлож байсан бол сүүлдээ өргөжөөд одоо үзэл санааны эдийн засгийн технологийн гэдэг маш өргөн хүрээтэй болсон байгаль экологийн гэдэг. За тэгж өргөн хүрээтэй болохын хэрээр нэг уламжлалт аюулгүй байдлын цэрэг одоо улс төрийн юмнууд нь жоохон солирсон юм байдалтай байсан бол эргээд тэр сэдвүүн өнөөдөр бас адилхан хүчтэй болж ирж байна. Бид нар Палестиныг мэднэ. Газраа зарсаар байгаа сүүлдээ тэр газраа алдаад өнөөдөр ямар байдалд орж байна. Уус үндэстнэрээ угсаагаараа устдах аюулд хүрч байна шүү дээ. Дэлхийн нийтээрээ энэ асуудлыг маш шүүмжлэлтэй хандж байна. Тэгэхээр аюулгүй байдал гэдэг сэдв бол ерөөсөө өнөөдөр бол маш хурцтмал болж ирж байна. Тэгэхээр улсын оршин тогтноход мэдээж газар хэрэгтэй. За тэгэхээр энэтэй ч юу холбоотой вэ гэвэл цэрэг зэвсэгтүүчин гэдэг юм чинь маш хүчтэй байх хэрэгтэй. Цагдаа босод тэр одоо хүчний байгууллага гэдэг бол төр улсын оршин тогтнохын нэг амин сүнс болсон бүрэлдэхүүн хэсэг шүү дээ. Тэгээ энэ бүхнээ бид нар одоо хүчтэй болох ёстой. За жижиг ус байлаа гэж цэрэггүй зэвсэггүй одоо тийм байна гэж ерөөсөө болохгүй. Өөрийн хэмжээнд чадхын хэмжээнд одоо эдийн засгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг дунджаа бол 2% гэж байдаг. Тэрийг зарцуулаад тэгээд хүчтэй зэвсэгтүүчнтэй тэрнээс гадна тэр чинь зөвхөн одоо байлдааны одоо хүчийг бий болгох биш. Одоо тэр хүмүүсийнхээ оюуны одоо хүчийг биелдэж одоо өгч байдаг тийм оюуны аюулгүй байдлыг нь бас бий болгож байдаг. Үзэл санааны аюулгүй байдлыг бас бий болгож байгаа ийм үүрэгтэй юм шүү дээ. Нэгэн цагт бид бол одоо нүүдэлчдийн Монгол улсын өөрийнх нь түүх бол дэлхийд цэрэглэх, зэвсэглэх, цааз гэдэг зүйлийн одоо нэг том стандартыг дүрм журмыг бий болгоцсон байх тун магадтай юм дүр зураг харагдаж байгаа шүү дээ. Гэтэл эсвэргээрээ өнөөдөр бид стандарт байна уугүй юу? Бид батлаа хамгаалах зэр зэвсгийнхаа салбарт цагдаа хүчнийхээ байгууллагт яг өөрийн гэсэн одоо тэр ард түмний оюуны үнэт зүйлийг бацтхан бэхжүүлэх хүчний хувьд, аргын хувьд бацтхан бэхжүүлэх ийм бодлого, стратеги, тактик стандарттай байж чадж гин үгүй юу гэдэг ийм шүүмжлэлтэй байр суурин дээр ирчээд байна. Мэдээж чадахгүй байгаа. Энэ бид нар өөрийнхөө байж байгаа байдалд
зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгээ энд мэдээж олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Бид одоо уруудан доройтсон төр улс маань бас мөхөж үдсэн тийм ээ. Гэтэ сэргээд өнөөдөр бүрэн их тусгаар тогтносон Монгол улс ингэж оршиж байгаа нь бол гайхамшигтай хэрэг. Яг ардчлалын он жилүүдэд бас л их тархи авгааллаа. Гэхдээ бүгднийг хараар харж бас хэрэггүй. Дэлхийн нийтийн давцан дээр Монгол улс нэрээ гаргаж ерөөхдөө арчилсан гэдгээрээ ийм агуу түүхтэй улс гэдгээр ингэж гарч ирсэн гэх мэт давуу талууд бас байна. Бид нэр дутагдж байгаа юм бол өөрийн гэсэн оюун ухаанаа тэр үндэсний үзэл санаагаа алдсан явдал. Үүнийгээ сэргээж бид ухаарах хэрэгтэй байна. Мэдээж олон зуун жил одоо өрш орнууд болоод дэлхийн жаргал барууныхны үзэл санаа биднийг бол уруудан дороотоход хүргэсэн үнэ. Гэлээгээд үүнийгээ одоо тэдний буруу гэдэг ингээд одоо чихээд байх хэрэггүй байгаад. Гол нь бид нар өөрсдөө дүгнэлт хийх. Тэгээ хурдхан одоо юм авахараад ингээд бие даасан оюун сэтгэлгээтэй болгох. Үүн дээрээ бид нар нэгдмэр байна. Тийм ээ? Зорилго дээрээ нэгдээд, үйл ажиллагаан дээрээ нэгдээд тэгээд богино хугацаанд бид чинь ингээд тэр оюун ухаанаараа нэгдэх бүрэн боломжтой. Хүний одоо бие организм дээр аваад үзэх юм бол өвдсөн байлаа гэж бодъё. Хүчний оншийг зөв тавьж ийж тухайн хүнийг идэрэх одоо эмчилгээний арга барилуудыг оновчтойгоор гаргаж ирэх юм боломжтой. Яг үүнийг систем буюу тогтолцоон дээр аваад үзэхээр тогтолцооны өвчлөлийг бид оншоо зөв тавьж ийж зас харга зам илүү нээлттэй байна гэдэг ч юм уу. Гэтэл бид өнөөдөр даяарчлал, глобалчлал гэдэг доор дэлхийн одоо улс үндэстэн болгон хил хязгааргүй болцсон мэт сэтгээд байна. Тэгэхээр яг энэ ойлголт цаашид дэлхийн геополитикийн одоо дүр зураг дээр хэрхэн яаж харагдаж байна? Улс орнууд хил хязгаараа сахин хамгаалсан хэвээр байх уу? Эсвэл даяарчлал, глобалчлал гэдгийн доор хил хязгааргүй оршин тогтнох энэ нөхцөл улам хангагдах гэдэг юм уу? Маш чухал асуулт хөндөж байна. Тэгэхээр даяарчлал гэдэг ардчлалыг одоо гол үнэт зүйлээ болгосон даяарчлал гэдэг нэг том урсгал чөлөөт зах зээл гэдэг ингээд одоо маш хүчтэй явж ирлээ. Тэгээ энэ хүрээд өнөөдөр энэ маань асуултын тэмдэг үүсгэж байна. Олон улс орн энэ урсгалын эсрэг одоо сэжигтэйгээр тийм ээ одоо сэжиглэж одоо эргэлзэж ханддаг боллоо. Тэгэхээр даяарчлалын эсрэг одоо үндэсний үзэлдээ тулгуурласан үндэсний одоо эрх ашиг сонирхлоо дээдэлсэн тэр чиглэл үндэсний хөдөлгөөн үндэстэн улсын эрх ашиг сонирхлыг дээдэлсэн тэр хөдөлгөөн дэлхийд даяар хүчээ авч байна. Одоо нэг хүчээ авч байна гэдэг бүр сүр гадруулан хэлэх нь. Ерөөсөө энэ асуудал ийм том урсгал ингээд эхэлчлээ. Одоо Трамп гарч ирэл Америкийн эрх ашиг сонирхлыг нэгдүгээр тавина гэдэг чинь энэ үзэгдэл. Брекзит чинь гараад явчихсан EU-гээс хэдэн жилийн өмнө тийм ээ энэ үзэгдэл. Өнөөдөр Украин дайн болж байна. Мөн л энэ хоёрын мөргөлдөөн тийм ээ Ши Жинпин дарга хятад улсаа дэлхийн одоо том тоглогч болгоно барууны одоо дүрм зохиосон даяарчлалын дүрмээр явахгүй гэдэг ингэж байгаа нь мөн л үүний нэг нотлоо. Тэгэхээр улс орн бүр өөр өөрийн ашиг сонирхлыг нэгд тавьсан тийм замаар явна гэдэг энэ хөдөлгөөн яахаргагүй одоо дэлхийн одоо өнөө цагийн нэг том урсгал болж энэ угаасаа өөрөө байх ёстой юм үзэгдэлтэй. Үндэстэн улсад үндэсний үзэлгүй болгоос таныг ардын тоонд тоолоход бэрхтээ. Үндэсний үзэл бол тусгаар тогтнолын үндсэн. Энэ үндэс үгүй аваас ирээдүй үгүй, үнэт зүйл үгүй, мөрөөдөл үгүй, хүн дүрстнүүдийн цуглуулгаас өөрчлөө болно. Харамсалтай нь бидний улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хангахдаа улс төр дипломат гэсэн хоёр аргын сонголтыг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар хуульчилсан нь урдын түүхэн цагт цэрэг армийн стратеги тактикаараа дэлхийн өнөөгийн жанжлагч гүрнүүдийн цэргийн дүрмийг стандартчилж өгсөн эцэг өвгдийн ухааныг тасалсан байдгийг. Ванчин балын инженашин хөгс ударт Тата Тунгагийн хэлснээр дэлхий дахин хэмээгч нэгэн хүний дэлхий дахин бусын тулд бид өөрийн улсын зах хязгаараа бэхлэн сахиж бэлхмал буйндаа баярлан жарган суух нь эрхэм хэмээжээ. 8-ны түвшинлэр ажиллаж байсан уйгур угсааны сэцний түүхэн цаг үед хийсэн дээрх томьёолол альва улсын аюулгүй байдал тусгаар байдлыг хэрхэн сахин хамгаалдаггүй гэх онол нь юм. Дахин уршуу өгүүлэхэд
дэлхий дахин хэмээгч нэгэн хүний дэлхий дахин бусын тулд бид өөрийн улсын зах хязгаараа бэхлэн сахиж бэлхмал буянда баярлан жаргаж суух нь эрхэм хэмээжээ. Өнөөгийн суурин засаглалын хүч түрэмгийсэн жанжлагч бодлогын сүүдэрт нарны гэрлээс нуугдуулсан улс орнуудын төрхийг харвал хил хязгаар зах хязгаараа бэхлэн сахиагүй балаг ихтэй. Зах хязгаараа бэхлэн сахихын эхэнд цэргийн цааз чухагтай, харамсалтай нь бид хил хязгаарын бүрэн бүтэн байдлаа урдд бэхэлсэн байж болох ч сахиж чадсан уу гэдэг эргэлзээтэй асуулт. Лав одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3-1-1-2-т тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг улс төр дипломатын аргаар хангах тухай хуульчилсан. Эндээс Монгол улсын батлан хамгаалахын салбарт зөөлөн хүчний бодлого гэх туйхан стратеги хэрэгжиж эхэлсэн байдаг. Ванчин балын инженеаш хөгс сударт их эзэн богд Чингис хааны томьёосноор цааз химээгч эзнээс үүсэн түшимлэр зарламүй, цаазыг дагах эзнээс эхлэн олон цэрэгт хүрэмүй, цаазыг чангадах үед эрх биш урд эзэн нь сахимүй гэжээ. Цааз химээгч нь эзнээс үүсэн түшимлэр зарлагдаж, цаазыг дагах нь эзнээс эхлэн олон цэрэгт хүрч, цаазыг чангадахад эзэн ч цаазыг сахих ийм хатуу дэг журам хүчний салбарт баримтлагдах учиртайг саяхан Чингис хааны хэлсэн томьёолол харуулж байна. Энэ утгыг Сүнзийн дайт хурлын онолд маш тодорхой давхар тэмдэглэсэн байдгийг. Сүнзийн дайт хурлаг номонд бичигдснээр дайн тулаан болвоос даяар улсын их хэрэг буюу олон хүмүүний өгөхгүй сэхгүй, улс гэрийн оршихуй мөхгүй, дайн луга холбоо бүхийн учир машид хичээнгүйлэн магадлан эс шинжвээс үл болё. Тиймийн учир өөрийн хийгээд өснөн дайсныг 1-т улс төр, 2-т тэнгэрийн утга, 3-т газрын байц, 4-т жанжин сайд, 5-т эш цааз эдгээр бүлгөө гэсэн байна. Эндээс улс гэрийн оршихуй, мөхгүй, улс төр, тэнгэрийн утга, газрын байц, жанжин сайд, эш цаазаас шууд хамааралтай илэрхий. Гэвч манай улсад хэдий газрын байцанд байгаад хэдий тэнгэр ивэлээ хайрлаад улс төр нь ёс суртахууны гажуудалд нэрвэгдчихсэн. Жанжид сайд нарын мэрэгэн ухаан мунхгийн хүлээсэнд бариулчихсан. Эш цааз нь энэргүй зөөлнөр халагдчихсан байгаа тохиолдолд улс гэр оршиход бэрхтээ болчихж байгаа хэрэг юм. Ер нь энэ галбаачлагд юм чинь одоо бол саяны хид хідэн шалгуурт бол үндсэндээ бол цохилтонд орлоо шүү дээ. Энэ ковидын өвчний үед тэр үндэстнгүүд хэрхэн одоо өөрөх үндэстнийхээ аюулгүй байдал ялгарл үүсэж байна тийм ээ. Тэр чинь бүр өнгөрсөн наан даяарчлаж ярьжсэн боловч үндсэндээ бол энийг бол бодит байдлыг харууллаа шүү дээ. Тэр олон үндэстнүүдийн тэр тэгэхээр энэ бол үндэстэн нэгэнтэл байгаль одоо ингээд олон гандан төр зүйлийг ингээд үүсгээд өсчихсэн хүн ч гэсэн бас өөр ингэсэн үндэстний онцлог язгууртай тэр байгалаад байгаа амьдарч байгаа хил соёлтой. Энэ бол эвдэршгүүлдэ. Тэгэхээр би бол тэгж боддог. Тэгэхээр Монголын улсын дээр ч гэсэн тэр Чингис хаан бол яг үнэндээ бол эзэн тус байгуулсан гэж ярьж байгаа боловч яг бодит амьдралаар чагаада зүчээрийг зөрчилдөхэд нь тус нь улс байгуулад улс улсаа өөр өөрийнхөө улсыг өргөтгөж яваарай гэж загч байгаа шүү дээ. Тэрнээс биш 5 улсыг нийлээд нэг улс байх юмаа гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр бол над бол тэр галбаачлагдаг бол үндсэндээ бол тэр би одоо нэлээд утопик үзэл болов. Тэгэхээр зэрэг үндэстэн бол байх нь зайлшгүй. Мөн тэрхэд тэр үндэстнийхээ соёл иргэншлийг дагаад хил хязгаар нь бол өссөн өсөөгөө байх нь тодорхой. Тэгэл одоо сая энэ олон дайны байдал, энэ гамшигын байдал ч юм дандаа үндэстний ялгаралд тэрийг дагсан одоо хил хязгаарын дагалд орж иж байгаа тэмцлүүд шүү дээ. Тэгэхээр глобалчлал бол өөрөө хил хязгааргүйгээр түгээн дэлгэрэх соёл бишээ гэдэг нь л ойлгомжтой болоод байна шүү дээ. Энэ олон дайнууд одоо баталж байгаа болов тий маш их дайн гарч байна. Тэгэхээр Украин, Орос хоёрлгээд ч одоо телевизээр мэдээлэлээр харахад бол одоо тэр үндэстэн нэг Ливан үндэстэн байдаг. Нөгөө талаас нь болохоор зэрэг Америкууд болохоор тусднаас болгож жагаад улс төрийн үйл ажиллагаа явуулахад тийм зөрчил газар нутгийн түүх маргаан өсөж шээ. Таны бодлоор огт зэвсэгт хүчний одоо сүр нөлөөгүйгээр, эрх сүргүүгээр аюулгүй байдлаа хангаж чадах улс орнууд байх уу? Ийм тохиолдол ер нь цаашдаа дэлхийн хүн төрөлхтний түүхэнд байх боломжтой болов уу? Нөгөө нэг наас философи нэг аюул том зөрчилээд гэжтэй хүний ухамсаар хангадагч, ахуй хангадагч гэдэг. Тэгээд энэгээр туйлшраад бол туйлшрах тутамд маш том гамшиг учирдаг. Хитрхи их ингээд ухамсарыг дагсан хүмүүс яаж амьдралаас асарч одоо ингээд сүрэх үү тийм ээ. Хитрхи яг уу одоо энэ алт эрдэнэс баялагын төлөө явсан улс орнууд яаж сүрэх үү. Тэгэхээр зөв энэ одоо ийм утоп үзэл. Тэгэхээр тэр зэвсэг төвчин сэрэг сагдаагүй улс орн гэж бол байх ямар ч боломж байхгүй.
Тэр хүнээс чинь ямар нэгэн байдлаар хүнээс нөгөө ардчлалын одоо өөрийнх нь зарчимч байдаг шүү дээ. Таны ирэх одоо миний ирэхээр хүний ирэхээр хязгаарлагдана гэдэг. Тэр зарчмаараа үтсэн ч тэр ихийг хязгаарыг тогтоож сахижих хүн өссөн өсөөгөө байх хэрэгтэй. Тэртээ тэр цэрэг айрам бол маш эрсдэлтэй орчин. Тэр цэрэг айрамд бол хүн эрүүл амьд үлдэнэ гэсэн тийм баталгаа угаасаа байх ёсгүй. Тэр тангаар өргөж байгаа. Тэгэхээр зэрэг тэнд одоо гарч байгаа осол эндэл одоо ямар нэгэн одоо тэр байдлыг дэвэргэж их ярьлаа шүү дээ гэсэн. Сошиалор яриад тэр тийх ёсгүй гэж хүүхдүүдэд тэгж энэ одоо битгий тэгээрээ энэ бол сөрөг бодлого. Энэ бол аль ч ус одоо үндэстэнд байхгүй гаж үзэгдэлж утж байгаа. Энэ бол одоо эрс төвчрүүлж байна. Тэгээ сүүлийн үед одоо цэрэг айрам дотор одоо сая нэг өчигдөрхөндөө гэдэг бэсүрийг халдаж байгаа зэргүүдийн тухай зур гарч байна. Тэгэхээр чин цэргийн нөгөө форум дийлж гисэн хичнээн муухай өмсч зүүж юм тийм ээ. Маш олон янзаар ингээд хувцсын дэглээд ингээд хэрэгэлдсэн. Тэр бол одоо цэрэг айрмын сүрчийг бас бууруулж байгаа бас муухай санагдаж байгаа. Тэр мэтлэнгээр энэ цэрэг айрам руу одоо бол бас хүндэтгэлгүй хандж байгаа тэр үйлдэлүүд бол байна. Тэгэхээр ч одоо цэргийн улсын сүр одоо зэрэгтэй байгаа. Тэгээд цэрэг айрмаа биднес бол маш сайн үнэлэх ёстой гэх юм бол бусад орнууд шиг цэрэг айрмынх маань ч гэсэн бас сүр жавхлантай бас өөрийн хатууд гэж загтахтай байх ёстой л да. Хэл хязгаарын бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолыг дампуурсан засаглалтай төмсгөндөө тархиа базуулсан улс төрийн орчноор хэрхэвч хамгаалахгүй. Мөн геополитикийн ноёлогч гүрнүүдийн бодлогын довтлохоог сүрэн зогсох чадваргүй дипломат аргаар хэрхэвч хангахгүй. Үүнд зайлшгүй цэргийн сүр бараа аюулгүй хан хэрэм болох учиртай байлээ. Угтаа цэргийн сүр нь үндэснийхээ үнэт зүйлийг тордож, эх оронч үзлийн галыг бадрааж, үндэсний оюун санааны оч гэрэл нь болох учиртай байдаг юм. Хэл хязгаарынхаа манаа зогсож байгаа үзэгч таныг мөнх тэнгэр эвээх болтугай.